Зэрэгцэн суралцах боломж олсон гэдэг нь маш том давуу тал харагдажсэн. За энэ мэтчлэн олон үлгэр жишээ сургуулиуд бас бий болох байхаа гэж бодож байна. Ингээд бас манай студид яг энэ сүүлийн хөгжил төвчлээ илэрхийлэл болсон хиймэл оюун ухааны талаарх сэдвийн хөндөө ярилцахаар студид зочд ирсэн. Захиргааны инженер дэд профессор Чинбат болон бодит чадал хувьцаат хариуцлагын компани бизнес хөгжлийн менежер Отхон Жаргал нар манай студид ирчээ. Сайхан амарцгаас өглөөний мэнд төргий. За урилгалаа урьсан таартай баярлалаа. За юуны өмнө яг энэ техник технологи орчин үед бол маш хурдтай хөгжиж байна. Салбар бүрт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна. Хүн бүр ч гэсэндээ яг тухайн салбарт зориулагдсан тэр технологийн дэвшлүүдийг хийж байна шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг үед бас ямар шинэ техник технологийн дэвшлүүдийг ямар салбарт хийж болохоор байна. Мөн хоёрын яг сонгон авсан салбар бол мэдээж эрчим хүчний салбарт шинэ техник технологиг нэвтрүүлэх гэсэн сэдв байгаа шүү дээ. За бүгдэнд нь өглөөний мэнд төргий. Ингээд яг хиймэл оюун ухаан буюу одоо шинэ одоо технологи те бизнес инновацийн ийм шинэ одоо бүтээгдэхүүнүүд бол сүүлийн жилүүдэд нэлээдгүй дэлгэрч байна. Орчин цагийн одоо өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн хувьсэл буюу 4-р хувьсэл дээр бүх зүйл автоматжлагдсан те энэ орчин үеийн технологи дээр суурилж байна. Энэ хэрээр бол бүх салбарт бол энэ хиймэл оюун ухаан буюу технологийн хувьсэл бол бий болж байгаа. Тэгэхээр яг улс орон болгон өөрийн гэсэн одоо энэ хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, технологиг хөгжүүлэх юм тодорхой бодлогын баримт бичгүүдийг бол боловсруулж түүнийг хэрэгжүүлж ингэж ажилладаг юм байна. За манай Монгол улсын хувьд бол цахим хөгжлийн яам гэдэг одоо бас байгуулагдсан цагаасаа бол энэ улс одоо цахим хөгжилд үүсэж байгаа шинэ одоо 90 технологиг одоо дэлгэрүүлэх, үнийг одоо олон нийтэд таниулах, дэмжих ийм бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр салбар бүр дээр үүсэж байгаа энэ технологиг бол улс орны бодлогоор дэмжиж байгаа. Тэгээд энд үүнтэй үүдтэйгэр бол шинэ технологи нэвтэрснээр одоо тухайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний одоо орчин цагийн энэ дэвшилтэд арга барилыг ашиглаж тэр хийж чадахгүй зүйлийг хийж болдог болгох тийм одоо шинэ юм ирэн үүсэж байгаа гэдгээр бол онцлогтой. Тэр дундаа бол манай одоо эрчим хүчний салбарт бас олон одоо технологиуд бол бас нэвтэрж байна. Хиймэл оюун ухааныг олон салбарт ашиглаж байгаа шиг байна манай монголчуудын хувьд. Сүүлд шинээр гарч ирсэн зүйл ч гэсэн хэрэглээнд нэвтрүүлж байгаа, ашиглаж байгаа зүйлүүд бол харагдчихэв. Тэр дундаа яг эрчим хүчний салбарт бас их том юм гарцсан байна гэдгийг харсан байгаа. Тий. Одоо яг миний хувьд болохоор эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдад зориулсан одоо Герман улсын Dexilent компани Power Factor гэдэг программыг ашигладаг. За энэ нь болохоор одоо инженеруудын одоо өдөр тутмын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой ийм гар ажиллагаа хөнгөвчлсөн одоо Python, DPL гэдэг ийм програмуудаар код бичээд ингээд автоматжуулаад өдөр тутмынхаа үйл ажиллагааг автоматжуулаад ашиглахад нэлээд төхөн басан юм програм байгаа. Тэгээд энийг болохоор одоо манай компани 2017 оноос хойш одоо Монголд албаас нөлөөлөгч бүрэн ажиллаад тэгээд эрчим хүчний бүхий салбар компаниуд одоо дамжуулах сүлжээ, түгээх сүлжээ гээд за тэгээд цаашлаад одоо боловсролын салбартаа тий одоо шүтээс дотроо эрчим хүчний сургууль, геологи урахын сургууль, за тэгээд техник технологийн дээд сургууль, Хитүүгийн их сургууль, одоо сүүлд Улаанбаатар төмөр замын дээд сургууль гэх мэтлэн маш олон одоо сургуулиуд маань ингэж авч оюутнуудаа хэрэглэхээр ингэж авч байгаа. Тэгэхээр эрчим хүчийг бид солонгоруулах ёстой тий. Зөвхөн ингээд гар аргаар олборлдог байсан бол одоо ингээд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэнэ гэл бас нэг сүүлийн 10 жил гээд ярьлаа штэ. Гэтэл үүн дээр нэмээд AI технологи ингээд ороод ирж байна тий. Ингээд гурван ийм зүйлийн нэгдэл өөрөө ямар дэвшлиг авчрах вэ? Ерөөхдөө одоо хамгийн наазах нь хүний хөдөлмөрийг мэдээж хөнгөвчлэн тий. Тэгээд одоо би ингээд нэг 20 тооцоо хийдэг байсан бол одоо энэ AI болон програмтай ингээ хосолсноор хоёрхан товчлуур ч юм уу нэг товчлуур дараад тэр ингээ хийж боломжтой юм уу тийм. Тиймэрхүү одоо яг инженерийн төвшөнд бол тиймэрхүү зүйлүүд л надад мэдрэгдэж байна. Одоо бас энэ лаптоп дээр үзүүлэх боломжтой тийм. Яаж энийг тооцоолох боломжтой, энэ тэр технологиг ашиглаад яаж бас эрчим хүчийг тооцоолох боломжтой гэдгийг үзүүлэх байх тийм. Тийм. Энэ болохоор нөгөө Power Factor гэдэг програмаас нь бас жоохон өөр байгаа. Энэ нөгөө нэг юу байгаа? Одоо манайх нөгөө дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс зөвлөлийн одоо монголох салбар хороо ингээд Монголын эрчим хүчний салбарын одоо 35 хүртэлх насны залуучуудыг одоо хөгжүүлэх зорилгоор Fail Mongolia гэдэг хөтөлбөр зохион байгуулдаг байхгүй. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоо
багууд ингээд төслийн судалгааны ажил хийдэг. Энэ судалгааны ажлаар одоо Монголын эрчим хүчний салбарт нэлээд дэвшил авчирсан одоо сэргээгдэх эрчим хүчийг иргэн өөрөө гэртээ ингээд суйрлуулахад тооцоогоо хэрхэн одоо програм дээр хийх вэ? Одоо Монгол улсын нөгөө яг өөрийнхөө байшингийн дээврийг сонгоод тэгээд тэрэн дээрээ одоо хэдэн киловаттын нарны үсгээр суйрлуулах юм те. Тэрийгээ сонгоод энийг ингээд суйрлуулахад яг юу хэрэгтэй гэдэг энийг тооцоолдог одоо гарын авлагыг боловсруулсан байхгүй юу? Тийм. Тэгээд энийг энэ програм тий ерөөхдөө хайлтлаар болж. За тийм билээд очих бас үзэгчтэй Тий. мэдээлэл болгоод үзүүлж. За одоо энд болохоор юу маань нөгөө Монгол улсын одоо тийм газрын зураг одоо Улаанбаатарын газрын зураг харж байгаа гэсэн үг энэ шарууд дээр одоо энийг томруулах юм бол нөгөө байшингийнхаа дээврийг сонгож жагаад за тэгээд энэ дээр одоо хэдэн киловаттын нарны хөөсгөр тавих юм. За тэгээд чи өөрийнхөө хэрэглээгний хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчний хөөсгөрөөр хангах юм. За тэгээд нөгөө панел нь хэд байх юм ингээд энэ дээр ингээд бүх техникийн үзүүлэлтүүдээ оруулаад ингээд тооцоогоо хийх боломжтой. Тэгээ энийг ерөөхдөө Монгол зааврын манай залуучууд маань ингээ боловсруулад гаргаад ирсэн. Энийг одоо сэргээгдэх эрчим хүчний журамтайгаа хослуулад ингээ нэлээд ашиглаа явж байгаа. Тэгэхээр хувийнхаа хэрэглэн ч гэсэндээ нөгөө яг сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бүрэн боломжийг нь бол нээж өгч байгаа гэсэн үг юм шүү дээ, тийм. Тий. Хүмүүсийн хувьд яг ялангуяа гэр хороол тийм яг өөрийнхөө энэ орчинд байгаа аль болох боломжоор яаж хэрхэн би энэ панелийг байрлуулснаар ийм хэмжээнээс би ийм эрчим хүчний киловатт авах юм байна гэдэг өөрийнхөө өрхийн хэрэглээгээ тооцоолох. За би тэгвэл цахилгаан энэ хэрэглээн дээр ингэж анхаарах хэрэгтэй байна гэдэг цаашаад олон зүйлсийг харж болох юм шиг санагдлаа. Тий. Тэгээ панел гэдэг нь болохоор нөгөө эрчим хүчийг нарны дэлгэцээр нөөцлүүлж авахыг хэлээд байгаа тий. Нарны дэлгэцээр эрчим хүч үүсгээд тэрийг хэрэглэх. За тэгээ хэрэглээнээсээ илүү гарсныг буцаага нөгөө төвийн эрчим хүчний системд нийлүүлэх ийм журмаар зохицуулагдаад явж байгаа. Мөн дээрэс нь бол яг одоо сүүлийн жилүүдэд бол эрчим хүчний салбарт одоо ухаалаг тоолоорын юм системийг бас хэрэгжилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тусгай одоо аппликейшнаар тий ингээд өөрийнхөө хэрэглээг зохицуулдаг, хэрэглээг хяндаг, одоо хитэн одоо ямар хэмжээний одоо эрчим хүчийг хэрэгэлсэн байна гэдгээ хардаг. Тэгээд төлбөр мөнгөө одоо тэрүүгээрээ дамжуулаад төлдөг тий хөвчлээ ингээд ерөөсөө автоматжуулсан, цахимжсан ийм систем дээр бол суурилж байгаа. Энэ нь бол өөрөө шууд одоо энэ орчин цагийн технологийн 900 одоо хиймэл оюун ухаантай бол шууд холбогдож байгаа ийм зүйл байгаа. Тийм. Бас таны яриан дээр үндэслэхэд өөртөө хэрэгцээтэй эрчим хүчийг нөөцлөд одоо хэрэглээндээ ашиглачлаа. Үлдсэнийг нь буцаагаад нийлүүлэх боломжтой гэж байна шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлвэл. Энэ болохоор одоо сэргээгдэх эрчим хүчний журам гэдэг байгаа. Энэ журмыг бас нэлээд сайжруулах гэдэг одоо бас хэлэлцүүлэг дээр хийгдэж явж байгаа. Яг энэ яг гол зүйл нь юу гэхээр иргэн өөрөө 20 кW хүртэлх одоо нарны тий сэргээгдэх эрчим хүчийг суйрлуулад тэгээд хэрэгцээгээ хангаад үлдсэний төвийн эрчим хүчний системд нийлүүлж болно. За компанийн хувьд болохоор одоо өгөгдсөн техникийн нөхцөлийн 50% дүүцэх үс юм эрчим хүчний хөөсрийг суйрлуулад одоо үлдсэний нөө сүлжээнд нийлүүлж болно гэсэн нэг иймэрхүү зүйл. Мөнгө авах нь шүү дээ. Улсаас буцаагаад тий сэргээгдэх эрчим хүч хэрэглэснийхаа төлөө төвийн эрчим хүчинд одоо үлдэгдэл эрчим хүчийг нийлүүлээд улсаас буцаагаад өөрөө одоо зарсан гэдэг ингээ мөнгө авах боломжтой гэсэн. Сэргээгдэх эрчим хүчийг бид хэдэн жилийн өмнөөс хэрэгжилж эхэлсэн бэ? Яг энэ үр дүн хэр байсан бэ гэдэг олон зүйлийг ярьж болох байна. Гэтэл хиймэл оюугаа AI гэдэг энэ хөрөмж яг энэ нарны эрчим хүч гэдэг юм уу сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирснээр маш юм өсрөнгөө хурдан ийм үр дүнгуудыг харуулж байгаа. Мэдээж олон байгууллагууд төрийн болон хувийн хвшлүүд хамтраад энэ төслөлтүүдийг хамтдаа хэрэгжүүлж байгаа. Энэний үр дүнгууд бас байвал тааваханд дуртай. Яг нь ерөнхийдөө бол дэлхийн нийтийн одоо энэ хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа орчин цагийн технологиг ашиглаж байгаатай холбоотой маш олон судалгаанууд байдаг юм байна лээ. За ерөнхийдөө яг дэлхийн нийтийн энэ одоо чиг хандлагыг харахад бол сүүлийн одоо жилүүдэд бол ойролцоогоор одоо хиймэл оюун ухааныг ашигласнаар те нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 7 орчим буюу 7 их 80 төгрөгийг одоо хэмнэлсэн ийм одоо ашигтай загварууд бас бий болж байгаа. За 2030 он гэхэд бол нэлээд одоо 1.5 дахин энэ бол игсэн. За үүнтэй холбоотойгоор яг зүгээр гарч байгаа бас эрсдлүүд байгаа. Одоо хиймэл оюун ухаан гэхээрээ те дэвшилтэд арга технологи гэхээрээ энэ бол бүх зүйлийг одоо сайн байна гэж бас бид нэр үзэж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол эрсдлүүд их байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо бодит юм шиг хэрнээ тэр нь бол цаана хиймэл одоо
дуу аваа те хиймэл дүрс явж идэг. Тэр бол яг одоо бодиттой юм шиг юм харагдчихэдэг юм байгаа хгүй юу. Тэгэхээр үүнээс үүдэлтэйгээр янз бүрийн одоо хүний амьдралд гарах эрсдлүүд их бий болж байгаа. Одоо сүүлийн жилүүдэд хурамч мессеж ирэхтэй тэрүүгээр дамжуулаад хүний одоо цахим одоо кибер одоо ийм халдлагууд бий болгох ч гэдэг юм ийм зүйлүүд их болж байгаа. Тэрнээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг бол дэлхийн нийтээр одоо энэ бас юунд хиймэл оюуханаар дамжуулж сануулж байгаа юм байлээ. За мөн одоо яг го боловсролын чиглэл дээр гэх юм бол сүүлийн одоо 2030 он гэхэд юу гэдэг нь 75 сая ажлын байр үгүй болно гэж байгаа байхгүй устдаа үгүй болно гэж байгаа. Тэгэхээр тэрний ирээдүйн одоо ажлын байрт бид нэр бэлэн байдлыг хангах ирээдүйн ажлын байрд бэлтгэхийн тулд боловсролын системд энэ хиймэл оюун ухааныг бодвол баг багаар оруулж ирэхтэй шинжлэх ойлгуулах зөв хэрэглээ талд нь бол бас хяналт тавих гэдэг утгаараа энэ улс төрийн одоо бодлого те энэ цахим хөгжлийн бодлого бол сайн ажиллах хэрэгтэй гэж бид нар бас үзэж байна. За маш их баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирээд энэ технологийн салбар тэр дундаа сүүлийн үеийн шинжилэлт бас AI-ийн тухай мэдээллийг өсгөл өнгө өргөсөн баярлалаа. Цувралаар бас өмнө бидэнд мэдээлэл өгч байсан. Удахгүй бас эргээд олон сэдвүүдээр бидтэй хамтарч бас үзэгчтэй мэдээлэл өгөх болно. Баярлалаа. Баярлалаа та Баярлалаа. ажлын Үзэгч та бүхэн маань яг одоо бас гэртээ эрчим хүчээ нөөцлөхийг хүсэж байвал шинэ техник технологиг өөртөө нэвтрүүлэх юм бол магадгүй бид хэрэглэгч байсан бол эргээд нийлүүлэгч болох бас бүрэн боломжтой байх нэ. За ингээд үргэлжлүүлээд та бүхэнд өглөөнийхөө дараагийн сурвалжлагыг хүргэх гэж байна. Энэхүү сурвалжлагаараа бид эмэгтэй хүний хоо үзэсгэлэн хаана